Сайн бацхан үзэгчдээ The Scarecrow цувралынхаа 8 дугаар ангийг хүлээн авна уу. Үйл явдал 2019 онд үргэлжлэн бүх зүйл эхэлсэн тэр аимшигт өдрүүдээс хойш олон жил өнгөрчээ. Камурдагч алуурчин Гихуантай уулзаж суудаг. Тэгээд түүнээс 12 дээр нэмэх нь 2 нийт 14 хэрэг. Энэ ямар утгатай вэ гэж асуудаг. Гэвч алуурчин хэргийн тухай биш харин камурдагчийг яаж чухал амьдарч ирснийг нь илүү сонирхдог. Тэр камурдагчоос гэрэлсэн үү, их нэртэй юу, хүүхэдтэй болсон уу гэх зэргээр хувийн амьдралыг нь тандна. Камурдагч өдөөс нь ганцаар амьдарч ирсэн талаараа хэлэхэд өдийн насалчхад ёстой нэг гэж халаглаад чамайг живонтой суух байх гэж боддог байсан талаараа хэлдэг. Гэтэл камурдагч түүнийг живоны тухай ярихгүй байхыг хүсээд чи живоныг алах гэж байсан гэж хэлэхэд алуурчин тэр буруу ойлголт байсан гэж залруулдаг. Учир нь тэр миний зургийг дарсан учраас камерыг нь авах гэж араас нь хөөсөн гэж тайлбарлав. Тэгснээ живон яаж амьдарч байгаа вэ гэж камурдагчоос асууна. Гэтэл камурдагч мэдэхгүй гэж хариулдаг. Алуурчин та хоёр холбоогүй байх нэ гэснэ. Тэгвэл чиний алдсан тэр найз чинь живон юм уу гэж асуудаг. Энэ сэдвээр ярилцахыг хүсэхгүй байгаагаа камурдагч хэлээд энэ тухай яригээд 14 аллахын талаар дахин асуудаг. Алуурчин эхний 12 нь бол чиний мэдэх олонний анхаарал татсан хэрэгүүд. Харин хамгийн сонирхолтой нь энэ хоёр аллага. Чи үнийг төсөөлж чадахгүй дээ гэх нь тэр. Бүх зүйл эхэлсэн 1988 он руу буцъя. Камурдагч имлэг сэрэхэд эмч түүнийг ядаргаанд орсон талаар нь хэлж өгдөг. Гибомыг хамгаалж чадаагүй гэх гэмшил камурдагчийг энэ хэдэн өдөр галзууруулах төхөж байв. Тэр шууд Ча прокурортой уулзахаар оршуулгын газарт дахиж ирдэг. Камурдагчийг ирснийг харсан Ча прокурор заавал ингэж хүчилж ирэх хэрэггүй байсан юм гэж илтгэр хэлэхэд камурдагч гарт нь гавзуудаг. Тэгээд гимгүү хүнийг хууль бусаар баривчилж эрүүдэн шүүсэн гэх үндслэлээр түүнийг баривчилж байгаагаа хэлнэ. Оршуулга дээр шуугаан дэгдээсэн камурдагчийг тэнд ирсэн цагдаагийн дарга зогсоогоод эндээс гарга гэж хөөдөг. Энэ үйл явдал камурдагчийн хувьд гибомын өмнө гэмшлээ багасгаж амьдуулдах гэсэн тэмцэл байсан бол Ча прокурорын хувьд энэ явдал хамгийн том доромжлол байлаа. Жинхэнэ цуврал алуурчныг барьж олонний анхааралд байх үед гибом өгснээр Ча прокурор хэцүүхэн асуудалтай нүр тулдаг. Яг энэ үед Ча прокурорын ээж нь нас барж тэр энэ оршуулгын ард нуугдах боломж үүсдэг. Гэтэл улс төр бизнесийн томчууд цугласан тэр төгс оршуулгыг камурдагч буснуулж түүнийг олонний өмнө шившгэлсэнд тэрээр галзуурах шахам хорсож үс санаж эхэлдэг. Тэгээд үүнийх нь хариуг хэрхэн барихаа бодож суутал гаднаас айж сандарсан дуу мөрдөгч Ча прокуророос аврал ирэхээр иржээ. Тэр энэ бүгд таны тушаал байсан гэдгийг хэлж өөрт нь туслахыг хүсгээд Ча прокурор би түүнийг ал гэж тушаагаа юу гэж хэлэх үггүй болгоно. Тэгээд хохирогч өгсөн байхад хэн зодсныг нь хэн мэдэх юм. Камурдагч түүнийг зодоогүй гэж үү? Зодож байхыг нь та хоёр хараагүй юм уу гэж хэрэгээс хэрхэн болтрох аргыг зааж өгөөд явуулдаг. Ингээд дуу мөрдөгч сэжигтнийг хууль бусаар баривчилснаа хүлээн зөвшөөрдөгч гибомыг нохой шиг зодсон хүн нь камурдагч байсан хэмээн гүтгдэг. Жамурдагч түүнийг батлана. Үр дүнд нь камурдагч сахилгын шийтгэл хүлээж хэвлэл мэдээллийн хэрэгслэр сэжигтнийг зодож алсан мөрдөгч болон гүтгэгддэг. Энэ үед шудраг ёс эрх мэдлийн өмнө хүчин мөхсдөж байлаа. Прокурор цагдаагийн газар тэр бүхэл сонингийн газарт ч камурдагчийн талаарх үнэн мэдээллийг цацах боломжгүй гэдэг. Энэ бүх шудраг бус байдлын эсрэг камурдагч Ча прокурортой уулзахаар ирэв. Гэтэл Ча прокурор камурдагчид хандаж би сэжигтийг зодсон ч тэр бол гэмт хэрэг биш. Гэхдээ чи намайг доромжилбол тэр гэмт хэрэг болдог юм. Үүнийг зэрэг зэнда гэдэг юм хэмээн камурдагчийг тавлаад явуулдаг. Хэцүүхэн асуудалтай нүүр тулсан камурдагч сая нэг юм гэртээ ирэхэд Сүньон нэг л хачин байдалтай байдаг. Тэр ахта хоолоо идэж байгаарай. Битгий захиалгын хоол авчи дээрээ гэх зэргээр хаа нэг тийшээ явах гэж байгаа хүн шиг захиасаа хэлж байв. Энэ байдлыг гайхсан камурдагч чи ийш тийшээ явах гэж байгаа юм уу гэж асуухад Сүньон та мартчихаа юу? Би удахгүй гэрлэн шүү дээ гэхин тэр. Сүньон маань ой санамжаа алдах өвчтэй болжээ. Эмч үнийг гинтийн зочирлоос болж богино хугацааны ой санамжаа алдах өвчин гэж тайлбарладаг. Тэгээд ой санамж нь хизээч сэргэж магадгүй. Хэрвээ сэргвэл анхааралтай байхгүй бол өөрийгөө гэмтээч магадгүй гэж сануулдаг. Сүньон эмнэлгээс гарах замдаа камурдагч болон соо сэтгүүлч хоёр гибомын үхлийн талаар ярилцаж байхыг сонсдог. Сүньоны ой санамж эргэж сэргэх шиг болов.
Тэр ахаараа гэртээ хургуулж үлдээд Гибомд юу болсон талаар эргэж санаад шаналдаг. Харин одоо тэр нэг л буруу юм хийх гэж байгаа болтой. Гартаа хутга аваад босов. Хэсэг хугацааны дараа Камордогч гэртээ эргэж ирэхэд Сүньон аль хэдийн алга болсон байдаг. Камордогч Сүньоны хамгийн сүүл байсан газарт нь ороход тэнд цустай хутга, хувцсны хилтерхий үлдсэн байлаа. Муу зүйл болсон байх вэ гэхээс айж сандарсан Камордогч дүүгээ хааж яваад замдаа Гихуантай таардаг. Хэвлэлээр түүнийг Гибомыг алсан цагдаа гэж цацсан учраас өөрөөс нь асуухаар иржээ. Ингээд Гихуан Камордогчийг харсан даруйдаа уур нь хурч цохоод ав. Тэгээд миний дүүг амьдруул гэж хэлэхэд Камордогч өөдөөс нь хараад Сүньоныг олоод өгөөч гэж гуйдаг. Тэгээд бүгд Сүньоныг хайж эхэлнэ. Эцэст нь түүнийг цагдаагийн газраас олох бөгөөд Камордогчийг очиход Сүньон хоригдсан байдаг. Тэр өөрийн цусаар дааван дээр алуурчин Чашионыг шийтэг гэж бичиж прокурорын газрын үүдэнд зогссон байдаг. Түүнийг явахыг цагдаа нар шаардахад цаанаас нь Ча прокурор гарч ирэх бөгөөд Сүньонд ойртоход тэр үгийн сөхөөгүй алгадаад ав. Үүнийг харсан Ча прокурорын суух гэж байгаа хүүхэн ирээд Сүньоныг зөрүүлж алгадаад "Чи хэн болоод" гэд хэлхийн завдалгүй түүнийг Сүньон эргүүлээд алгадчихна. Тэгснээ "Би чиний залууг ганцхан алгадахад уурчин хүрч байна уу? Тэгвэл тэр миний залууг алччихсан юм" гэж хэлдэг. Ингээд Сүньон хоригдсон байдаг. Хэвлэлийн газрын захирлын охин төхөл алдах Ча гэр бүлийнхэн Сүньоныг зүгээр орохгүй гэж занцгаана. Номын дэлгүүр ажиллахаа болжээ. Тентхийн бүх номыг хурааж байлаа. Гаднаас Камордогч орж ирээд Гихуанаас яах гэж байгааг нь асуухад Кансоноос нүүх гэж байгаагаа түүнд дуулгадаг. Тэгээд Камордогчд дахиж уулзахгүй байцгаая гэж хэлдэг. Гибомыг үхэлд хүргэсэн гэж өөрийгөө буруутгах Камордогч Гихуаныг дахиж сэжиглэж чадахгүй гэдгийг энэ хэсэгт харуулна. Энэ хооронд жинхэнэ алуурчин Гихуан дараагийн багийг зүүж амжжээ. Тэрээр дараагийн зөөлөөс болсон Цугмаантай уулзахаар шоронд ирдэг. Тэгээд Цугмааныг хэрэгээ хүлээхгүй бол Гибом шиг зодуулаад өхөн шүү гэж санаа зовниж байгаа мэтээр айлгаад явдаг. Тэгээд өөрийнх нь үлдээсэн Гибомын алчуураар түүнийг хэрхэн урхинд оруулснаа эргэж сандаг. Олон хоног унтаагүй тамлуулсан Цугмаан эцэст нь хуурамчаар хэрэгээ хүлээснээр гэр бүлийнхэндээ хаягдж хоцордог. Түүний гэр бүлийнхэн цуврал алуурчин хүүтэй гэж чичлүүлэхээс сайсандаа Цугмааныг нэг ч эргэж ирдэггүй. Наашаа гих хөнгүүгээ мэдсэн Цугмаан шоронд шаналсаар. Цагдаагийн даргатай Камордогч уулзах бөгөөд дүүгийнхаа хэргийг нь хааж өгвөл Кансоноос явъя гэж хэлдэг. Ча дарга дүүнээс тэгээд Гибомыг зодсноо хүлээн зөвшөөрч байгаа юм уу гэхэд тэр үгүйгээд харин сахилгын шийдэглийг хүлээн зөвшөөрөхөө хэлнэ. Тэгээд хизээнийг өдөр энэ сахилгын шийтгэл шудраг бус байсныг нь батлана гэж хэлдэг. Ингэж ярихыг нь сонссон Ча дарга "Та хоёр уг гарал ижилхэн ч чамд түүнд байхгүй зориг байна" гэж хэлэхэд "Уг гарал ижил гинэ" гэж Камордогч асуудаг. Манай хойд ээж болох Ча прокурорын ээж бас архины газар ажилладаг байсан. Яг таны ээж шиг гэж хэлхэн тэр. Энэ үннийг сонссон Камордогч баярлсандаа инээд нь хүрч байлаа. Кансоны цагдаагийн газар түүхий хэрэгээ хаахын тулд хэвлэлийнхний өмнө Цугмааныг авчирч хэргийн газрыг зааж өгөх хошин үзүүлбэрийг үзүүлдэг. Хашаач давж чадахгүй байгаа Цугмаан мөрдөгчд өөрсдөө хөл доор нь гიშгэх юм авчирч өгч үйлдэл бүрийг нь зааж өгч байлаа. Харин энэ бүгдийг холоос Камордогч ажиглаж байлаа. Гибомыг оршуулсан газар Сүньон ирсэн байх бөгөөд буцаж явахт нь Гихуан түүнийг дагдаг. Тэр дотроо "Гибома, чиний араас Сүньон их шаналж байгаа юм шиг байна. Чамтай хамт байлгахаар явуулж өгөхгүй" гэд зэвүүнээр инээмсэглэнэ. Гэтэл яг энэ мөчөд багшаа гэсээр Хээжи охин гүйж ирдэг. Ингээд Хээжи охинтой Сүньон бүтэн сая өдөр уулзаж хамтдаа зайрмаг идэхээр тохиролцоод салав. Энэ бүгдийг Гихуан холоос ажиглаж байдаг. Харин маргааш нь Сүньон дээр Хээжи охины ээж охиноо хайж ирэх бөгөөд өчигдрөөс хойш гэртээ ирээгүй гэж түүнд хэлдэг. Ингээд Камордогч Кансоныг орхиж Мууа явахаар болов.
Сүньоныг хамт явахгүй юм уу гэж асуухад тэр татгалзаад хэсэгтээ уулзахгүй байцгаая гэж хэлээд камурдагчийг үддэг. Кансонд хээж охин сураггүй алга болж Ча прокурорын аав Ча Мужийн сонгуульд ялав. Цуврал алгын с ิจ гтэн сүг маань цаад ял сонсдог бол хэргийг илрүүлсэн цагдаа нар шагнагдаж байлаа. Тариан талбайд нэгэн өвгөн эмэгтэй хүний цогцос харсан хэмээн цагдаад дуудлага өгчээ. Гэвч цагдаа нарыг очиход цогцос аль хэдийн алга болсон байв. Тэд өвгнөөс та үнэхээр зөв харсан юм уу хэмээн дахин лавлна. Энэ үеэр камурдагч хэргийн газарт ирсэн байдаг. Өвгөн өчигдөр шөнө нэлээд согтуу байсан бөгөөд талбайн захад бөөлжиж байхдаа эмэгтэй цогцыг олж харсан гэж мэдүүлдэг. Гэвч бусад цагдаа нар түүнийг хэтэрхий их ууснасаа болж андуурсан байх гэж үзээд хэргийн газрыг орхин явдаг. Харин камурдагч яг явах гэж байгаад шууд үүний хажуугаас эмэгтэй хүний шилэн дөркөө олж харжээ. Энэ жижигхэн эзүүл түүний анхаарлыг шууд татав. Тэр өвгнийг дахин дуудан тэр эмэгтэй ямар байдалтай байсан бэ гэж асуухад өвгөн нүцгэн байсан хэмээн хариулна. Тэгвэл гар хүлийг нь хүлсэн байсан уу гэж камурдагчийг асуухад тэрийг сайн санахгүй байна гэж хариулаад явчихдаг. Муванд ирсэн камурдагч тариан талбайн шууд унаас эмэгтэй хүний шилэн тэрхүү олсноор мартагдаж боломгүй тэр цуврал алуурчныг сэжиглэж эхэлнэ. Камурдагч алуурчнаас тэр хоёр хэргийг тусгаалan салгасан нь тэр хэрэгүүд чамд их сэтгэгдэл төрүүлсэн гэсэн үг үсттэй гэж асууна. Харин алуурчин тийм ээ, хоёулаа мартагдахын аргагүй хэрэг байсан гэж хариулдаг. Тэгээд энэ хоёр хэргийн талаар ярил Солонгос тэр аяараа дөргөн. Яах вэ? Чамаагүй л найз минь гэж бодоод тэр хэргийн талаар ярихгүй нууж өгч болно гэж хэлээд инээмсэглэнэ. Харин камурдагч түүнээс бүгдийг нь үннээр нь ярьж өгөхийг хүсдэг. Алуурчин түүн рүү хараад чи харамсан да гэхин тэр. Хэсэг нам гүм үргэлжилсний эцэст алуурчин дахин амаа нээж тэр хоёрын нэг нь хүүхэд байсан. Гэхдээ маш жаахан охин байсан гэж хэлхэн тэр. Ингээд цувралын маань 8 дугаар анги төгсдөг. Алуурчны нууц улам гүнзгийч дараагийн ангид биднийг ямар аимшигт үнэн хүлээж байгаа бол. Дараагийн ангаар эрг уулзтлаа баяртай үзэгчтэй.